Наадам юу дүүлээ. Дэмж хатаад. Дэмжи хатаад. Уулын ингэ хатаад нөө. Тал нь одоо бол байхгүй юм те. Энд имэрэд. Өнөө кайчаа халтар юм шүү дээ. Тэгэхгүй ихнэр өвтөө үлдээчихэд ганцаараа хитэ гоо шоочод ирээ гэж бодоод биш. Стал тийм зөвлөлттэй шүү. Яг ингээд тайзны урд тулцсан нэг эмэгтэй ажигласан гэж наа харсан. Яа бүр сурцсан анч. Яа би тэр үг наа дараагийн дууныхаа шууд бадгийг март. Тавьшдах гээд одоо юу гэж ордог лээ шүү дээ. Яа наа тийчилж байгаа бол гээд Лүкэн түүгийн шинэ дугаарт тавтамжид үзэгчтэй тэгээ яг одоо шинэ дугаар маань эхлэх болсон байна. Шинэ дугаарын минь түүгийн шинэ дугаар. За тэгээ өнөөдрийн зочноо маань Кола самтлагийн дуучин Жинка ахлагч тогтсон. гээд эхэлчихэж байгаа юм уу? Гээд эхэлжлээ л та. За сайн тогтсон аяа энэ да. За юу эндэг. Ажлыг авч бидтэй бас хөлцөөсөн баярлаа. Тэгээд өөрөө гоё үзэгчтэй гоё танилцуулаач. Чисээ танилцуул. Тийм л дээ. Тэгээ өөрийнхөө амаа танилцуулах гоё шүү дээ, тийм. Тэгээ нааг тогтун гэдэг Color самтлагийн гишүүн байна. За тэгэхээр манай энэ кино талаар яадаг вэ гэхээр өөдөө чиний сонгосон кино талаар ярилцсан. Тэгээ манай Look TV дээр бас орсон гоё кино сонгосон байлаа. Бас нилээн бас нэг юм хоочны кино сонгосон бас тэгээд яагаад энэ киног сонгох болсон бэ? Тэгээд тэр талаар гоё. Ер нь бол би өөрөө нэг бас кинон драманд ер нь дурггүй жоохон тийм үйл явдал плотвист тиймэрхүү юм жоохон дурггүй баримт кинонд илүү дуртай. Жоохон тийм энгийн юмд илүү дуртай болохоор энэ Woodstock-ийн баримт кино сонгосон. Энэ удаагийн дугаар бид хамтдаа баримт кино үзэх болно. Дэлхийн хэмжээний том фестивалуудын нэг болох Woodstock хөгжмийн наадамд очсон мэдрэмжийг авах хүсэх юм бол бидэнтэй хамт байгаарай. Тэгэд энэ бол өөрөө угаасаа дэлхийн рок-н-роллын түүхийг одоо өөрчилсөн хамгийн том 50 юм одоо ямар нэг юмний нэгээр сонгогдчихсан тийм амар том түүх учраас би өөрөө багадаа үзчихсэн. Тэгээд багадаа үзчихсэн хэдтэй үзчихсэн гэсэн үг. Энэ кино болохоор ихэд өөр бол 1969 оны үйл явдлын яас тийм 70 он гарсан кино шүү дээ. Тэгэхээр би өөрөө анхны хамтлаг байгуулж ах үедээ одоо 15 6 настай ах үедээ тэрнээс ч өмнө юм байна ер нь. Тэгэхээр ер нь бол чи хамтлаг байгуулахаас дуучин болох тийм бас нөлөөсөн гэж бас. Тийм ер нь бол бас за тэгж худлаа яриач ах тий бас тийм ингээ. Би энийг үзээд мотивашн аваад ингэсэн. Тэгээ багадаа нэг одоо шиг юм Look TV гэсэн шиг тийм амар юм байгаагүй шүү дээ. Бүгдээрээ DVD, VCD-гээр юм үздэг байсан. Тэгээ тэр үед маа айгүйх DVD гадаадаас ингэ авчирдаг байсан. Тэр дунд нь Woodstock-ийн 60 оны докюментари байсан. Тэгээ нааг энийг үзээрэй гэж санал болгож ирсэн. Тэгээ хүүхд тахт үзэхэд бол үнэхээр тарих бас бүүм ийдсэн. Тэгээ та хэд нэг энэ талаар яриач гэхээр чин дахиад нэг үзсэн ч бас сонирхолтой хэврэлээ л дээ. За хоёул ямарч тэгвэл бидэд бэлдээ тавьсан киноны хэсгүүд байгаа. Тэгээ бас хамтдаа үзэнгээ бас энэ бас чиний бас гоё фестивалийн талаас ч юм уу те фестивалд оролцож байсан мэдрэмжүүдтэй бас гоё те ивент те бас одоо тухайс гоё фестивал болгож байгаа те манай Монголын өдөрт 50,000. Энэ чи үлд хэдэн очсон гэж байна шин. Битгий цаасаар. За миний бодлоор миний бодлоор өдөрт 50,000 гэхээр нэг 7 хоног үргэлжлэн гэхээр нэг 7 хоног биш чи 2 3 хоног л байсан. 2 3 хоног. Тэгэхээр нэг 250,000 харьцаа ч юм уу. Энэ 69 оны Woodstock. За би бодлоо би мэдж байгаа би фактуудын жоон судалсан байхгүй тэгээд 500,000 үзэж байгаа хүмүүс 460,000 л та ер нь л. Яг хагас сая хүн энэ ч цугласан. Энэ зүгээр сүүний фармд. Зүгээр нэг сүүний фармд те. Хагас сая хүн. Одоо энэ зүгээр ийм газар. Энэ газрыг одоо хагас сая хүн очиж өвсөйн байхгүй бол газрын тэгшсэн газрын ямар нэрвлээ наадам юу дүүлээ дэмж хатаад уулын ингэ хатаад нөө амар. Тэгээ энэ залууч тэгээ өөрсдөө төсөөлөхтэй болоо ер нь бол 50,000 хүнч баг ирэхгүй дээ тэгээ нэг юм нэлээд цөөхөлөө ирэх байх гэжсэн чинь тэрнээс их юм бол. Тэгээ миний бодлоо энэ нэг тухайд энэ залуучууд нэг яг энэ фестивалд аягүй шуурдаг гэсэн санагдаад байгаа байхгүй надаа юм. Яг хийх сонирхолтой зүйл юм те нэг ганц цугладаг газар юм те. Энэ үед бол тэгтээ ийм юм хийж байгаагүй юм шиг байна л. Би тэгтээ энэ үед амьд байгааг болохоор бодлоо яриад байгаа. Тэгтээ ер нь бол миний ойлгосноор бол энэ үед ийм хэмжээний үн сугулсан фестивал ерөөсөн үн хийж байгаагүй. Тэгээ би
18 онд 19 онд яг энэ Woodstock-ийн 69 оных нь тайзын барьж ирсэн хүний Chipmunk гэх хүний лекцэн судсан байхгүй. Лекцэн судсан. Тийм. Тэгээд тэр хүн бол үнэхээр амьд түүх байлээ л дээ. Тэгээд энэ бол 29 хоногийн турш ингээд 29 хоногийн дотор ингээд тайзаа барих шаардлагатай болсон. Тэгээд мань хүмүүс 3-7 хоног өмнө нэрэл модоор хөрхий тайзаа барайл нилээн үдсэн юм шиг. Тэгээд үнэхээр тийм. Тэгээд өөртөө бариад гэсэн чи юу ч амжаагүй тэгээд тийм учраас энэ тайз нь дээвэргүй болсон. Тэгээд дээвэргүй байжсэн чинь 2 дахь өдөр нь ч л бороо орчтой. Тэгэл гачин болно шүү дээ. Яч гачин болж юм апартонооч магаал хүчиж ёо. Мань залууч энд дээр болох нэг цөбөнө цуглаал яг тайзаа барьж байгаа хэсэг нь гардаг хаа. Гоё те. Модоор энэ үед ер нь каркас гэж юм арай өөр юм байна л да. Одоо бол тайзыг бол маш хурдан өсөрнө шүү дээ. Өглөө очиод өсөөл баг худалчунд уу. За худалчунд бол тийм л. Гэлзүүлдэг болсон лээ те. Наадам зохиож юу нэсдэг вэ? Би зохиож үзээгүй л дээ. Гэтэ миний бодлоор энэ том фестивал зохиохын хамгийн хэцүү санагддаг юм маш их хэмжээний хүн ирчих юм бол тэр их хүмүүсийг яаж ингэж зохицуулах уу гэдэг нь бол бүр ингэж бодгоор яагаад төх би бол тийм бас ер нь яач утсан те. Тийм эн чинь өөрөө ийм их хүн оролцсон гэж бодоогүй фестивал тэнгуут эн чинь эхэндээ такстай дсэн сүүлдээ таксгүй болгоод тэг хүмүүс зүгээр ингээд ороод ирсэн байхгүй. Тэгэхээр чи бүр ингээд контрол алдаад зах зам замаагүй болж байгаа юм чи хоол ундгүй бүр хачин болж байсан чи. Тийм яг фестивал дээр яг явж байгаа хооллог байхаас амар те. Эхэндээ бол мэдээж фестивал юм чи эхний өдөр бол гоё өгдөг. Тэгээд 3 дахь өдөр нэгд өдөр хоёрыг харьцуулбал шал тэнгэр газар шиг царайтай хүмүүс явж идэг 3 дахь өдөр. Энэ бол их хөнгөлөөр ирж чинь эхний өдөр учраас. Тэгээд баримтат кино тухайн юм бичлэг тухайн юм яг тухайн үеэрээ. Баримтат кино үнэхээр гоё л да. Яа тэгэл бүхэн өнөө учраас. Орон сайхны юм юу ч байхгүй болохоор. Эдний одоо энэ өмсцэн байгаа хувцс нь бол үнэхээр зүгээр л ингээд одоо цаанаас нь ингээд кино шиг ингээд за чи юм хувцс өмс гэд стилист ингээгүй зүгээр л тэр үед хүмүүс ингээд өдөр тутмдаа өмсдөг гэсэн хувцс нь ийм гэж бодохоор үнэхээр итгэмээр гүйлгэрийн урт төстэй. Тийм. Чи одоо гоё фестивалд оролцъё гэж бодож байна. Одоо утгаас фестивал болох гэж байна Монгол тэгээ энэ Playtime. Тийм бид нар ч одоо Playtime-д хэд дэх жилдээ оролцож байна? 14 дэх жилдээ оролцож байна. 14 дэх жилдээ. Харин. Тийм. 11 оноос шиг гэрч байна. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24. Тийм ээ тий. 14 жил Playtime College-тай байсан ба штэ. Яа. Энэ нэг нэр амар гой санагдсан юм нь энэ 69 оны мангар хүн өрчөж байгаа шүү дээ. Ингээд тэр чин тэгээд бүгдээрээ ингээд янз янзын өвдөж зовж штэ бас тий. Тэгж мэгээд өсч мөсөд тэгэнгүүт аармаас нь ингээд айгүй химч ингэж илгээж мэдгээд улсаас нь дэмжиж одоо өөрөө өөр энэ биш өөр устдээ магадгүй Монголд исэн бол энэ жоо зүйл. Тэг бүх юм л нэг боож хаах гал хэд ч тий. Өө яагаад ийм олон хүн цуглуулч наа чи одоо ингээд бойл тар наа чи яалаа гэдэг хандлага бол энэ үед байгаагүй байхгүй. Энэ үед хүмүүс нь өсөж явахт энэ фестивалд оролцоогүй зүр нутгийн хүмүүс нь ингээд ирж хоол тарааж ийн усаас нь армаас нь цэргүүд нь ирж ийн эмчнэр ирж ийн ингээд тэгснэ тэр эмчнэр нь бүгдээрээ цалингүй ажиллаж байгаа сайн дурын шүү. Сайн тийм тэр надад амар гоё санагдсан. Тэр удаага ч үн тэгээд түүхэндээ баг хамгийн амар фестивал болсон юм байлаа. 200 мянган хүн ингэж тооцоолдсон байхгүй. Тэгэхэд 460 мянган хүн удаж бас 2 дахин нуусан. Тэгээд билет нь тухайн үеийнхаа нэг $6, $10 мал байсан юм шиг. Тэгээс энэ тухайн үеийн бичлэг игээд бас юм гоё баримт киноос гоё болсон байна тий. Энэс энийг ирээдүйд түүхэлж үлдэн гэдгийг бол мэдчихсэн л юм байна л та. Тэгэд энэ 69 оны Woodstock-т айгүй том хамтлагуудыг урьж уулан тоглоулах гэсэн юм билээ. Одоо жишээлбэл Beatles-ийг асуусан, Led Zeppelin-ыг асуусан. Тэгтэл энэ хүмүүс Beatles жишээ нэг тэр үед нэг rooftop дээр тоглодог алдартай тоглолт жишээ тэр үеийн давхцчихсан юм билээ. Led Zeppelin болохоор New Jersey-д нэг айгүй алдартай тоглолт нэгдэг. Тэрийн 2 өдрийн тоглолт нь болохоор
тогцоод. Окей, за гэв. Очдог юм тий. Бас байсан бол гоё юм тий. Тэгээ Байсан бол баг энэ 460,000 гойтгой байсан юм шүү. Тэгэхээр юу вэ? Тэгвэл бүр хүн амир юм болоод. Тэгэд энэ үедээ уран бүтээлчдтэй нэг амтлагт $10,000 өгсөн юм лээ. Цалин. Тэгээ одооныхоор бол тэр нь $70,000 гэж лээ. Тэгэхээр бас гоё үст. Тийм үү тий. Бас Гоё үст. $10,000 энэ 60 онд хамтлагт өгсөн хэрэг. Тэрнээс гайхаад байгаа юм ийм хүнд яаж энэ хөгжмийг сонсогдуулсан юм бол гэж гайхаад байгаа. энэ тухайн хөгжим технологи бас энэ Миний бодлоор бол нүүрний хэсгэнд сонсоод цаашаагаа бол хүмүүс дамжуулсан баг тийм ингэж ингэ. гитар тоглож ийн мөн гэж ингэ. Одоо яг тэгж ийм гэлээ. Концерт ч одоос нэлээд олон жил тийм хөтөлж байгаас юм амтлаг болж тэгээс өөрсдийн ивент тийм юм зохион байгуулж байгаа шүү дээ мэдээж тийм. Яа нүүний Монгол ч нөрөө жижиг ус гарцсангуу. Тэгээд дээрэс нь тэр дотроо яг рок амьд хөгжим сонсдог хүмүүс хэдүү билээ тийм. Тэгэхээр бид нар өөрсдөндөө таарсан сонсогч нартай л өөрсдөө хийждэг. Тэгэхээр тэрний их асуудал болдгоо л тийм. Гол нь гоё хөгжим, гоё дуургаж иж хүмүүст гоё хүрдэг хөхгүй. Тэгэхгүй газрууд ивент зохион байгуулж бид нар янз янзын юм дээр очтуулангууд юм хүчээр амьд хөгжим амтлаг заавал байх ёстой гэд нэг юм хөтөлбөртөн зооцсон юм шиг тэгээд маахыг ямар амтлагыг баг мэдэхгүй юм байж ингээд заавал нэг амьд хөгжим амтлаг байх ёстой гэсэн юм шиг авчирчдаг хөхгүй. Тэнгүүт ажиглах шиг тийм байдаг тийм ивент хөгжим дандаа л нэг амьд хөгжим амтлаг байх. Тэгээ хамгийн гол нь тэр урьж авчирсан уран бүтээлчээс судлаад тэр ямар хөгжмөөр тоглолт яадаг уран бүтээлч гэдгийг мэдэх ёстой зохион байгуулж байгаа хүмүүс тэнгүүт очингууд ямар ч амьд хөгжим гэж яхаар тэнийг. Тэгтээ ярц хөгжим тоглох юмш боломжгүй спикертэй ч юм уу байдаг ихтэй. Тэгтээ сүүлийн үед мэдээж гайг болцсон. Тэнгүүт тэрийг ингээд бид нар цоглонгууд тэр чинь уушаага сонин дуурах юм бол өө энэ ямар муу хөгжим тавьцсан гэж сонсогч ижиж сонсдог байхгүй. Энэ ямар сууг хамтлаг гэж бодно гэхээс энэ ямар амар мяа спикер тавьцсан юм шинж боддог байхгүй. Тэр л жоохон зохион байгуулж байгаа хүмүүст анхаарах хэлмээр идэг юм байна да. Тийм хүмүүс одоо ингэж хашаад авч орж эхэлж байна. Тэг хүмүүс одоо эхлээд бүгдээр хувцастай байсан бол одоо нүцгэрж эхэлж байна. Хагас нүцгэрж эхэлж байна. Тэгээд энэ хэнт зохицуулах гэдэг боломжгүй болноос тэр олон дундаас тийм. Бид нар ч өөрсдөө такс материаллык юмнаас ангид байх хүсэлтэй. Тэнгүүт ер нь хувцал яг юу юм бэ те? Хүн бол ер нь байгалаар авах хэрэгтэй гэл хамгийн тайлчаа. Байгаль их гэдэг. Тийм, хүн бол байгаль их гэл. Нэг нь фестивальд байсан хүмүүс одоо 60 сон гэдэг чинь ер нь бол 460,000 хүн ирснээс тэрний баг тал нь одоо бол байхгүй юм тий. Амар юм яриад. Энэ амар сонирхолтой энэ олон хүмүүс ингэ цугласан мөртлөө эдний ганц л зүйл нэгтгсэн тэр нь болохоор ерөөсөө хайр. Тэгэд энд бол ямар ч амар хүн цугласан мөртлөө ямар ч гэмтэр гараагүй. Сони тий. Гэтэ харамсалтай 2 хүн нас орсон. Тэр хоёр нь Overdose. Тийм л ах. Би яг тэгж бодчихсон. Сони тий 460,000 хүнээс нэг ч зодон гараг өгөхөөс бас. Сони моо. Монголд бол нэг 40-100 хүн байхад л нэг дондоо нэг тэгээд амар сони энийг ингээд фестивал энэ баримт киног анзаарах юм бол ер нь пими барьсан ч юм уу ийм хүн ерөөсөй байхгүй гад. Зөвхөн л ингээд зөөр нэцгүй хүмүүс яагаад. Одоо жишээ нь би бас энэ хуучны хамтлаг царийг мэдэхгүй л дээ. Яг манай үзэгчдээс сонирхолтой санаж байна. Хамгийн одоо алдартай очсон хамгийн алдартай хамтлаг нь ямар хамтлаг байсан бэ энэ фестивал дээр? Фестивал дээр үү? Тий. Хүмүүсийн мэдхээр бол The Who гэдэг одоо Английн алдартай хамтлаг. The Who? Тий. The Who гэдэг. Who. Хин Who. Тэгээд Grateful Dead гэдэг хамтлаг, psychedelic хамтлаг. Тэгээд Johnny Mitchell гэж лайнап дээр нь байдаг данч яг фестивалын үзэнгүүт ирээгүй юм билээ. Хүмүүс. Тэгээд Santana, Jimi Hendrix тоглосон. Jimi Hendrix-ийн перформанс аяг алдартай байсан. Энэ фестивал нэ. За энэ одоо фестивалийн асуудалтай байсан яаж байгаа байхгүй. Дээрээс чамжааг баслаад баа за энэ бол хамгийн муу хуцаал. Одоо ингээд бүр хүмүүс нь жинхэнэ гоё шавхан донд гоё болно та. Энэ анхны хөлбөр нь гасуу хөлбөр нь бол хоёулаа 185 185 минут байж байгаад
Тэгээд 90 онд манай найрууд чинь дахиад нэмэлт хэсгүүдээ болоод 224 минут болсон гэж байна. 224 чиглэн цаг. 3 цаг Бадараа. 3 цаг 44 минут. Яа. 3 цаг 44 минут. Энэ одоо ингэ зарим нь борооноос хаширж яхад зарим нь болохоор бороог мэдэрж явах жишээ тий. Хөлмөл бол дагдар. Хоббитийн хөлмөл болсон шүү дээ. Ойн нэгтэй шууд усан дорж ийн. Бороог ашиглаа. Яа. Оо за ингээд сах байглаас заяасан тий. За юу яриад байна? Бороо сайхан байна уу? Хэмээ сайхан байна. Бороо сайхан. Хүн өөрөө ингэ тэр тухайн байгаа момент ингэ гоё байх уу муухай байх уу гэдгийг өөрөө шийдэж байгаа байхгүй гүн тэр момент ямар чухал биш те. Бороо орж байгааг бол хүн бороо ороод цутраад байна гэж хүлээж авч болж байна. Эсвэл эргээд хүлээж авч. Тийм бороо ямар гоё энэ гоё шүү дээ. Би энэ шалбакн дээр гулгахыг хүсдэг шүү дээ. Харин энэ хүмүүс үнэхээр шаардлагатай үст. Play time дээр ингэ гулгахчий гэж би бодчихлоос тэгээд хүн нэгэн эхлүүлэхгүй л бол гэж бодоод бас те. Жил эхлүүлэх хүндээ бол одоо энэ жил эхлүүлээ та бөөндөө. Гэсэн чи ганцаараа шалбаг руу ороод хаваараас хин ч оны арсахгүй ч дээ зөв play time дээр ганцаараа шаврын үе яваад илсэн юм тий. Өнөө кайчаа халтар юм шүү дээ. Хүмүүс жоо харснаа хоол банц. Тэгэл хөөхөн бас өөртөө зугаацуулж байгаа байхгүй тий. Столыг бас зугаатай болгож байгаа. За энэ дээр ингэж хүүхдүүд гар. Хүүхдүүд байна уу? Ой. Айгүй хүмүүс хүүхдэд дагуулжсэн лээ. Тэсэн хүүхдүүд нь ер нь иймэрхүү фестивал руу гэр бүлээрээ явбал илүү гоё. Дурсамжтай. Тийм дурсамж сүлдэн. Тэгэхгүй ихнэр хүүхдээ үлдээчихэд ганцаараа хитэн гоё шоучод ирээ гэж бодоод биш. Фестивал тийм зөвлөлттэй биш шүү. Явал ихнэр хүүхдтэйгээ бөөндөл явна. Тэ одоо ингэ тухайн газрынх нь хүмүүс нь жоохон ууралж ийн. Уусвал хүмүүс болох нь өөр үзэл бодолтой учраас гівгэн ханаас чинь 460 мянган залуучууд нүцгэн шилтэй яваад тэгээд гэд тэгэхээр орсон сууч нар мэдээж уурлан тэгээд хүмүүс жоохон ууралсан. Тэгээд энэ нөгөө нэг хүний нөгөө сүүний фарм гэхгүй. Тэсэн чинь тэр хотынх нь тэр хүнийг ингээд ийм зохион байгуулуулсанд нь уурлаад бойкотлоод сүү мөгийг авах болцсон гэсэн. Оо аим хэцүү юм бэ. Тэгшээнд амар түүхэн том фестивал болсон мэт тий. Чанга тайзнаа дуулж ах чи хүн уурлж ирсэн үү? Жигнэсээ. Амар олон хүн ингээд өөдс юм шинэ дуулахын дуулал, ярьрлах ингээд ингээрхүү байхад ингээд тийм яриа ер нь гэж сонсогддог байхгүй. Тэнгүүтээ муу юм болонгоо чихрөө шууд мангар тад сонсогддог за. Сүүл наа ингээд нэг газар дуулжсэн чинь ингээд амар олон хүмүүс ингээд ингээд мөг ингээд сонсчихсан чинь яг ингээд тайзны урд тулцсан нэг эмэгтэй ажигласан гэж наа харчихсан. Яа бүр сурцсан анч. Би тэр үг наа дараагийн дууныхаа шууд бадгийг март тавьшдах гэд одоо юу гэж ордог лээ шүү дээ. Яа наа тийчилж байгаа бол гэд яг юу гэж сурцсан гэдэг юм л ч гэдэг. Оо сурцсан. Амар сонио үг өгөөд. Би үнэхээр нааг дуунаас гартал. Яа юу гэж байгаа бол гэдэг. Оо сурцсан гэдэг. Тэгээд энэ газрыг одоо ингээд фестивал дуусаад хэвийн байдалд нь оруулах гэж сар цэвэрсэн гэсэн. Нэг сар зөвхөн цэвэрлэгээ юм уу хийсэн. Бас олон цугласан бас шиг нас. Тэгээд энэ их хогчтой яаж зохицуулах вэ? Яг гоо мэдээж 50,000 хүн за хог гуйгаа шин миш нэгэ зохицуулъя гэж бодсоолж байгаа нэг менежмент явж байгаа. Яаж ч тэгээд нэг юм арга дахин өөрчлөлт тэрийг контролж чадахгүй тэгэл. Энэ төсөл одоо хэрэг хөрсөн. Йоо энэ чи зогсчихвэл доороо шийхэр байгаа зү. Яг ийм 460 мянган хүн ингэж бүчээ зогсцсон дунд нь ганцаараа зогсчихээ 0 руу явж явах замдаа алнаас. Тэгэхээр ер нь бол шээс нь хүрээг багтаа 0 руу алхаж яхсан шүү тий. Тэгээ замдаа хүрээд очив. Фестивалын орж байгаа хүмүүс зөвлөгөөнөөс уухан баг уулгдэх юм байлээ л тий. Тэгэхээр тэр уушаал зогсож байгаа бол ер нь юм уугаад ер нь тийм. Яг хүрээд
ихсэн цагаас 0 орж амжихааргүй гоцтой. Тийм тий. Ер нь бол ууж захтаа шууд 0 руу алхаад тэр орондыг яг таарад биз. Энэ тайзан гэхдээ энд олон хүнд аа жижиг юм байна тий. Энэ бол яаж ч утсан сайж ийм газар байсан аахгүй. 3 өдөр ерөөсөө дандаа инхтэй хөгжмөр ингээд амьсгалсан. Ийм жижигэн тайзан. Нэрэл чиний хэсэг ингээл тийм доолж тийм доолцсон болцсон гэдэг амжуул. За. Энэ хөл кино маань ингээд хэсгүүд үз дууслаа тэгээд гоо сэтгэлээсээ олцсон шүү дээ яг гоё сэтгэл. Тэгээд энэ үед бол хүмүүс юу нэг гоё ижээлж бодогцсон. Энэ өөрөө 69 онд Woodstock өөрөө 3 удаа болцсон. Тэгээд 69 онд тэгээд 25 жилийн агаар билүү 20 жилийн агаар 94 онд хэдэн жилийн 25 жилийн агаар 94 онд нэг хийсэн. Тэгсэн чинь тэр нь бас аягүй жоохон фейлдэд. Тэгээ бүр бас хүмүүс аяар өнгөө орж мороод тэгсэн аяар бороо ороод тэгэд уул нь лаг хамтлагт тоглож лээсэн юм л. Тэгтээ тэр 94 оных нь фейлдэд. Тэгэд 99 онд тэр бандд кинонд бас хүн амир зэ. Та нар энийг үзэх юм бол араас нь 99 оных нь зэрэг. Тэр нь болохоор 69 он бол хайр өнөрчсөн фестивал байсан. 99 онд хийхдээ яг тэр 69 он шиг ингээ гоё хайр мэдрүүлсэн фестивал хийх гээд хийсэн чинь тэр бол эсэргээрээ бүр амар юм бас байсан гэдэг. Тийм. Тэр нийгэм нь яг тийм болсон гэсэн үг байхгүй тий. Яг 69 он 70 онд бол нийгэм бол тийч гоё хайр ингээ нэлээд нэгнийгээ хайрлах гоё юм байсан бол яг 20 жилийн дараа 30 жилийн дараа өмсөөлөлттэй юм болж. Тэнгүүт одоо дахиад 30 жилийн дараа гэдэг чинь одоо 2024 25 одоо фестивал бол манай залуучуудаас бас гоё юм. Woodstock шиг гоё фестивал дараа гэж бас зөвлөмөр байна. Тэ гоё шүү дээ. Фестивал явахгүй бас ганц гимнас энэ тэндээс хүмүүс жоохон ингээд тийм аргалдаад тахаар гоо амьсгалтай жоохон муухай байдаг тий. Муухай. Тийм хүмүүс муухай байдаг тий. Ер нь гэдэг тийм хүмүүс гэдэг муухай байдаг тий. Муухай шүү. Тэгэл гисэн юм аа. Тийм ээ. Ухаан өрхгүй газар уур хүрдэг. Тэгж таашаа. Хэрвээ штэ банд кино дуртай гэсэн штэ ерөнхийдөө он сайхны кино драма үзэхээс илүү банд кино дуртай гэсэн. Тэгээд тэр чамд өөр чинь чиний тухай ч юм уу тэгээд колос хамтлагийн тухай ч юм уу банд кино хийх санал ч юм уу тийм юм чи яаж хүлээж авах вэ? Гоё санагдав яах вэ? Хийх үү? Нас орсны дараа л хийв. Юм уу штэ. Юу ч одоо хэлэхтэй. Үхсний дараа л хийж мэл. Тэгэхгүй одоо хийвэл үзэж чадахгүй шээ ичээд. Хөөе чи үзэж чадахгүй л гэх. Зарим хүмүүс бол чиний түүхээс мэдхгүй хүмүүс гэж байна тас сонирхолтой түүх. Энэ хүмүүс бол амьдралын түүхээс сонирхолтой. Ялангуяа морин хөтөлбөрийн түүх эсвэл юм тий. Спортын юм ч юм уу. Одоо чи миний сүүл үзсэн гоё байрт киног Дэвид Бекмиг нэ байхгүй. Тийм тэр бол үнэхээр аюу сайн киноос үлээ. Тийм тэрнтэй адилхан бас ч бас суугаалтай. Тэг яг үнэхээр агуу түүхтэй хүний талаар банд кино үлдчих мэдээж гоё болно шүү дээ. Яг тэр хүний түүх банд кино хийх хэмжээний үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй л дээ. Одоо тэр Бекмиг үзээд амар гоё санагдчих чинь нөгөө талд нэг Харин Меган илүү хэм блэ? Харин Мегвэ. Үгүй нэг Английн ханхуу Америкийн эмэгтэйдээ суудсан тэр Royal Family cancelдсан тийм банд кино үзсэн чи тэр хоёрын танилцсан түүх гэсэн чинь зүгээр Instagram-аар бичээд танилцсан байхгүй. Тэр чи яаж агуу харагдуулах юм бэ те? Зүгээр Instagram-аар бичээд танилцсан хайрын түүх хийж яаж амар романтик болох гэхэд тэр найрлагч үнэхээр толгой гачлаж чадаагүй байхгүй. Тэгэхээр ярим лаг агуу түүхтэй үнэ. Шив одоо чи 14 жил Playtime олдож байгаа шүү дээ. Тэгмээ хоёр нэг видео монтажууд байгаа шүү дээ. Хадгалсан ч юм уу юм. Яа VCD-г битсэн ч юм уу, камера битсэн ч юм уу. Тэр таахгүй тэр өөр өмслөө багт. Тэр ихтэй биччихсэн. Хоочны бичгүүд ер нь бүр анхны Playtime бидний өглөө бидрийг бүр ингэж гэрээс камер дагчихсан шүү дээ. Тэр бичлэгээ уулнаалж тэр одоо халсан дээр идэг гэсэн. Тэрийг олж амаа. Тэгээд гэрээсээ гарч марснаа бүгдээрээ гаражн дээр уулцсан хөгжмөө өөрсдний автобусан сууснаа Playtime явсан. Тайзан дээр гарч дуулж болдог. Уул нь тийм бичлэг хийх. Би наач чи үзчихсэн санагдах юм. Яагаад ч юм. Би өөрөө үзье багт чи яаж үзэхтэй. Зөв тоосно. Би зүүдэлсэн юм шиг. Гэхдээ яг тийм монтаж гоё юм хоочны хайснууд байгуул тэрийг нэрлээд чинь банд кино гэсэн үг шүү дээ. Банд киноны нүний хамгийн гайхдаг юмнууд нь тэр хүмүүсийн бүр ингэж хүүхд байх ийм жоохийнх нь ингээд уцаар ярьж мэрж байгаа амар түүхэн үеүүдийнх нь бичлэг дандаа байдаг те. Тэгэхээр тэр хүн ээж аав нь за миний хүү агуу хүн болно доо гэд байн өччихэдэг гэсэн юм болов уу яа гэвэл бидэрт одоо тийм бичлэг байхгүй ш те. Байхгүй. Кассет
Тийм ээ. Яг тийшээс Бүр нэг шүлэг молог уншчаад тийм байгаа. Камераг юу ч бас үнэтэй байсан шүү дээ. Бид хүүхд жоохон ялах жоохон төсөөлгийн хүүхд тагч. Тэгэл аав ээж нь гуйдаг камертаас гуйгаа ганц бичлэг гэж өгдөг. Энэ хасны чинь энэ хэсэг дээр ингээд ганц дүүс авчи явчих тэгдэг байсан болохоор тэгээд тийм. Одоо л гэхдээ бүгд уцтай болсон уцаа бичлэг гэдэг болсон болохоор бас ингээд гоё тусамжтай одоо гоё бичиж зүйлээс гоё зүгээс хүүхдүүд бол ирээдүйд амар алдартай бол хангалттай материалтай л баг HD кино минут 4K кино минуттай бэнд кино минут болох гэдэг байгаа хэрэг тий. За их гоё нэвтрүүлэг байна. Нэвтрүүлэг юм чинь контент бас гоё кино санд болсон ч бас гоё кино үзүүлсэнд баярлалаа. Бас үзэгчдээс таалагдах байх. Тэгээд энэ кино Look TV дээр байгаа та бүхнээс сайхан амралтын өдөр гэр бүлдээ суугаад бүтэн бүрэн хэмжээний баримтат кино те дэлхийн хамгийн алдартай бас түүхэн үйл явдал түүхэн баримтат киног үзээрэй гэж та бүхэн зөвлөмөр. Тэгээд 3 цаг 45 минут 44 минут тийм киног үз дуусгаарай. Тэгээд дуусгахаа дараас 2 дахь англи үү нэлээ 99 оных 99 оныхын бас үзээрэй. Тэгээд гоё байлаа. Look into-тэйс нь үзэгчдээ бүгд баярлалаа. Баярлалаа тогтоонаа. Баярлалаа. Баярлалаа. Look-ийн YouTube сувгийг subscribe хийх юм байна. Мэдээж бас like, share, subscribe. Баярлалаа. Like, share, subscribe. Like, share, subscribe. Thank you.